За x квадратаас хасах нь 7-г x кубээс хасах нь 8-аар үржүүлэх нь байна. За тэгэхээр өмнөх шигээ хэдүүлээ. За x квадрат дээр нэмэх нь хасах 7 гэхэд хасах тоонуудаа тусад нь хаалтан дэгээд авчээ. За дараа нь тэмдгээ тооцоолоход амар болно. За эндээс мөн үйлдэл зарлаа. Зорох юм бол энэ үйлдэлийг нэгт. За дараа нь x-ийг 8-тайгаа хасах 7-г x кубтэй. За хасах 7-г хасах 8-тай 4-р үйлдэл нь болж байна. За эхний үйлдэлийг гүйцэтгэх юм бол x квадратыг үржих нь x-ийн ингэж бичээ. X-ийн 3 зэрэг. За хоёр дахь үйлдэл маань нэмэх нь x квадратыг үржих нь хасах 8. За гурав дахь үйлдэл маань хасах 7-г үржих нь x-ийн куб. Харин дөрөв дахь үйлдэл маань бол хасах 7-г үржих нь хасах 8 болж байна. За эндээс x-ийн 2 зэргийг x-ийн 3 зэрэг үржүүлэх юм бол зэргүүдийг нь хооронд нь нэмээд x-ийн 5 зэрэг боллоо. За эндээс тэмдгээрээ бол хасах 8x квадрат болно. Дараагийнх нь мөн хасах 7x куб боллоо. За тэндээс хасахын нэмэх гээд нэмэх нь 56 болж байна. За нэг стандарт хэлбэрт буюу хамгийн их зэрэгтэйг нь хамгийн уталт нь бичээд тавих юм бол ийм хэлбэрт бичигдэх нь байна.